кинонд. За сайн уу манайхан. Өнөөдөр миний та бүхэнд ярьж өгөх кино бол энэ оны 7 сард дэлгэцнээ гарч эхэлсэн IMDb дээр 7.1 үнэлгээтэй хүмүүсийн хүлээлтэнд хүрч чадсан нэлээд дайчгүй бүтээл болох Fantastic Four буюу гайхамшиг төрөлийн цоон шин партиг та нартай хүргэе. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон сабаа дараад кино руугаа орцгоё. Marvel-ийн өөр нэг universe болох 828 дугаар дэлхий. За эхлээд дөрүүдээ танилцуулаад явчихъя. Энэ бол Reed, гайхамшиг төрийн IGL. Чадвар нь гэвэл биеэ хүснээрээ сунгадаг юм резен шиг залуу. Харин энэ бол Sue, гэрэл орон зай хянах чадвартай нэгэн. Тэр өөрийгөө болон бусдыг харагдахгүй болгож хүчний талбай үүсгэн хамгаалдаг. Энэ бол Johnny. Хүмүүс түүнийг хүмүн тоорч гэж нэрлэдэг. Чадвар нь бүхэл биеэ гал болгодог мөн гайхамшиг төрийн нисэх чадвартай ганц гишүүн юм. Харин Ben бол чулуун биетэн. Тэр маш хүчтэй, маш том хөлөг онгоцыг ч өргөх чадaltaй нэг юм. За кино маань Sue-д тэд хүүхэдтэй болох гэж байгаа талаар хөөрхөн мэдээг дуулгаж байгаагаар эхэлдэг. Дүрс солигдож гайхамшигт дөрвийн 4 жилийн ойг зарлаж байгаа нэгэн телевизийн нэвтрүүлгээр өрнөдөг ба хөтлөгчийн хэлж байгаагаар бол 4 жилийн өмнө 4 сансрын нисгэгч сансарт нисэн сансрын догшин байдалтай тулгарч хизээж хэвэндээ орж чадхааргүй байдлаар буцаж ирсэн билээ. Эндээс харахад бол манай дөрөв сансрын судалгаа хийх гэж яваад Cosmic Race гих цацрагт цохиулн DNA-үүд нь өөрчлөгдөж одоогийн ийм байдалд хувирсан байдаг. Бас эндээс бид Johnny-г Sue-гийн дүү гэдгийг мэдэх болно. Тэд ийхүү буцаж ирснийхээ дараа дэлхийг хамгаалах супер баатрууд болсон байдаг. Кино маань үргэлжилж шинэ хүнийг хүлээж авах гээд манай хэд зөндөө зүйлс бэлдэж байдаг. Тэгээд байж байтал Johnny орж ирээд надад шинэ сансрын хувцсны санаа байна гэд харуулхад Reed нэг тоодоггүй. Тэгээд түнд өөрийн олж нээсэн телепортын туршилтаа харуулдаг. За тэгээд оройн дэлхий дээр нэг урилгагүй зочин ирнэ. Манай хэд ч яарч очиод харахад мөнгөлөг биетэй нисдэг скейтбордтой хүүхэн танаа гаргийг удахгүй залгигч ирээд идэх болно. Танаа гаргийн төгсгөл ирэхэд ойрхон байна. Хайртай хүмүүстэйгээ ойрхон байж үлдсэн хугацаагаа жаргалтай өнгөрөөж аваарай гэд Galactus удахгүй ирэн шүүгээд яваад өгдөг. Johnny араас нь нисж очиод нисдэг тавцангаас нь барихад түүн рүү өөрийн хэлээр нэх ойлгомжгүй зүйл хэлээд яваад өгдөг. Манай хийж тэр мөнгөлөг хүүхэн болон Galactus-ийн талаар судлахад үнэхээр л хид хідэн гариг алга болсон. Тэгээд ч зогсохгүй алга болохоос өмнө өнөөх мөнгөлөг хүүхний нэрийг тэнд хамгийн сүлд мэдрэгдсэн байдаг. Манай дөрөвч үнэхээр Galactus гариг идтгийм байна гэд Galactus-тай очиж уулзаж ярилцахаар болоод хөлөг онгоцоо бэлдэж эхэлдэг. Reed Johnny түүний санаачилсан загвараар хувцас бүтээснийг харуулхад Johnny нэр хүрхэн хүүхчиг баярлдаг. Харин Ben гудамжинд явж байхдаа өөрийн хуучин төрхийг харж нэлээд шаналж явдаг гэдгийг бид энэ сценээр харж болно. Мөн энэ зүйлд хуучин өмсгөлийг муу бүтээсэн Bill буруутай гих Reed-ийг чиний буруу бишээ өгшөөнгээд найзыгаа бас аргадаж байгааг харахад сүүшиг сэтгэлтэй хүн гэдгийг ойлгох болно. Ийхүү манай хэд ард ирэг дээрээ өдүүлэн сансарлуу нисэх болно. FTL гих гэрлийн хурдаар нисэгдэг төхөөрөмж хүртэл бүтээсэн энэ Reed бүр үнэхээр ухааны ундрах хүн юм аа. Нилийн явсны эцэст мөнгөлөг эмэгтэйн энерги мэдрэгдэж байгаа гариг дээр ирэхэд бүхэл гариг яг идэгдэж алга болж байгааг манай хэд харна. Мөнгөлөг хүүхэн ч нэвтэлж орж ирээд Galactus та нартай бүгдэнтэй чинь уулзна гэд яваад өгдөг. Манай хэд ч араас нь очиход энэ эцэс төгсгөлгүй өсөглөнгөөс өмнө би ч та нар шиг ертөнцийн энгийн нэгэн хүн байсан гэд мөн түүний гидсэндэх хүүхэд тэр бол огторгон хүч чадалтай юм байна. Надад хүүхдээ өгвөл би танаа гаргийг өршөөе гэж хэлдэг. Reed ч үгүй гэхэд Sue-гийн гиз рүү нүднээсээ нэг туяа цацруулахад Sue юугүй төрөх гэж байгаа юм шиг өвдөөд эхэлдэг. Тэгээд Johnny галаар сатааруулж байхад манай хэд хөлөг рүүгээ зугтаж ирдэг. Араас нь нөгөө мөнгөлөг хүүхэн яг ирээд Sue-гийн гизэнд хүрэхийн алдад FTL-д холбогдсон гэрлийн хурдаар яваад өгөх болно. Гэсэн ч өнөө хүүхэн араас нь дагсаар л байдаг ба Reed-ийн төлөвлөгөөгөөр FTL-ээсээ салж хөлгөө харагдахгүй болгон эмэгтэйг хар нөхөнд унгах төлөвлөгөө амжилттай болж Sue хөлөг дээр амарчж дөрүүлээ ниссэн нутагтаа тавуула болон буцаж ирэх болно.
Сэтгүүлчид Галактусыг ялсан уу гэж асуухад үгүй тэр манай хүүхдийг авбал дэлхийг өшөөнө гэсэн. Гэхдээ бид хүүгээ өгөхгүйгээд яваад өгдөг. Угаасаа хэн хүүхдээ өгөх вэ? Тийм биз дээ. За тэгээд хүмүүс тэд биднийг хамгаалах ёстой байтал тэгээгүй. Удахгүй манай гариг устна. Тэд бидний баатар биш байж гих мэтэр баахан юмнууд яригдж эхэлдэг. Бүр манай хэдийн байгууламжийн дор олноороо чагсаал хүртэл хийх хэмжээний бүр байдал нь ийм л сериозны болсон байдаг. Сүй гадагш гарan хүмүүст би энэ ертөнцийн төлөө хүүхдээ золиослохгүй. Гэхдээ би хүүхдийнхээ төлөө энэ ертөнцийг ч мөн золиослохгүй. Бид бүгд хамтдаа түүнийг ялна гэд нэлээд мотивацны яриад ороход түүнийг сонсож байсан ридэд нөгөө Жонид харуулад байсан телепортоор дэлхийг өөр тийш нүүлгэх санаа орж ирэн үүний тулд асар их гүүр хэрэгтэй ба. Гүүр гэдэг нь энэ гурван ширхэг тог дамжуулагчийг хэлж байгаа шүү. Өндөг болон дэлхий ямар ч ялгаагүй зүгээр л том жижиг хэмжээтэй тул бидэнд дэлхийн өнцөг булан бүрт маш олон гүүр байх хэрэгтэй гэд дэлхий даяар гүүр бариад эхэлдэг. With Galactus' ship force Hail Mary in the balance. Энэ бүх зүйл өрнөж байх мөчөд Жоны нөгөө мөнхлөг хүүхний хэлсэнг орчуулах гээд өдөр шөнөгүй судалгаа хийсний эцэст түүний ярьсан зүйлийн учрыг тайлсан бололтой нэлээд баяртай нөгөө хэд дээр ирэхэд бид гариг нүлэх гэж байна Жоны гээд түүнийг сонсдоггүй. Эцэст нь энэхүү ажиллагаач эхэлж дэлхийн өнцөг бүрт барьсан гүүрнүүд нэг нэгээрээ ажиллаж эхлэх үед нөгөө мөнхлөг хүүхэн захаас нэвцээр нөгөө хэдийн байгууламж руу дөхөөд ирэх үед тэр бидний хүүхдийг авах гэж байна гээд байгууламжаа битүүмжилтэл Жоны яваад өгсөн байдаг. Жоны хотын дэлгэцүүдээр түүний хэлээр яригдсан хоолойнуудыг сонсгож нөгөө мөнхлөг хүүхэнч мэл гайхан зогсоход Жонид судалсаар түүний хэлийг сурсан байдаг. Чи яаж мэдсэн юм бэ гэж асуухад сансар огторгойд бичсэн 23 чимээ байдаг. Бүгд танаа зинлаа гаргаас ихтэй. Үнэн учир гэвэл энэ мөнхлөг хүүхэнд гаргийнх нь баярлаа гэж хэлэх гэж сансар окторгой руу чимээнүүд явуулж байсан байдаг ба энэ хүүхэнч Галактусаас гаргаа хамгаалж оронд нь түүний хайгуулж болж зүтгэх санал тавьснаар Галактус зөвшөөрч түүнийг хажуудаа аван тэдний гарагт өршөөл үзүүлсэн байдаг. Үргэлжлүүлээд түүнд сүнсэн гаргуудын иргэдээс үлдсэн уй гашуу войсуудыг сонсгож энэ бүх зүйл чамаас үүдэлтэй. Чи Галактусыг эдгээр гаргуудад аваатсан. Би ч чамтай адил гаргаа аврах гэж хичээж байна. Хүүхдийн оронд намайг ав гэхэд чиний болон миний мэдэх асуудал бишгээд яваад өгдөг. Дүрс солигдож Рид шин төлөвлөгөөс идсэн бололтой хүүхд рүүгээ хараад зогсож байдаг. Тэгээд багийнхандаа Галактусыг бид энд авчрах хэрэгтэй. Times Square дээр авчран түүнийг телепортод оруулан ертөнцийн алас хязгаарлуу нүүлхий. Тэр хөлөггүй учраас тэндээ үрд гацна гэдэг. Түүнийг яаж Times Square дээр авчрах уу гэхэд хүүгээрээ бэйтлэх төлөвлөгөөгөө хэлж чадахгүй байхад Сүй ойлгоод чи хүүгээ ашиглах гэж байгаа үсттэй гээд яваад өгдөг. За тэгээд бүгд дургуутсаж сүйж гарч явж бөө юм болсны эцэст манай хэд өөр арга байхгүй учраас Ридийн санааг дэмжүү бололтой. Хүүхдэд маш өндөр хамгаалалттай бамбаа мэт машины судал шиг зүйл хийж бүтээгээд тэр хавийн ард иргэдийг газар доор хот руу нүүлгэн шилжүүлж Галактус ч эцэст нь дэлхий дээр ирлээ дээ. Манай хэд хүүгээ талбайд байршуулан Галактус дөхөөд ирэхэд Жоны түүний нүдийг төр зөр төлөх үед тэд хүүгээ барилга руу аваачин Херби даатхан үлдээгээд Галактус ч яг талбай руу орох гэж байхдаа хүүг талбайд байхгүйг анзаараад скандаж үзээд хүүг барилга дотор байгааг мэдээд очиод авах гээд явхад нь манай хэд түүнийг зогсоож дийлдэггүй. Манай хэд ингэж баралгүй Галактус хүүг авчиж аваад буцах үед Сүй хамаг хүчээ шавхан энэ том адгуусыг хөдөлгсөөр байгаад талбай руу оруулж чаддаг.
Манай Жонич телефортыг ажилуулахад бэлдэж, чулуун залуу харин Галактусын тулж зогсоод байсан барилгыг нурааж, Рид хүүгээ Галактусын гараас нь очиж авч, Супер үнэхээр л их хүний үрээ гэсэн сэтгэлээр эцсийн бүх хүчээ шавхан гаргаж, Галактусыг 30 секунд телефортод барьдагч тэр буцаад гараад ирдэг. Энэ мөчид харин Жони нагад зах нь Франклинд хайртай байсан шүү гэж хэлээрээгээд амиа золиослохоор дайрах үед мөнхлөг хүүхэн Жониг түлхэж хаяад Галактусыг аваад телефорт руу цуг орчихдог. Манай хит сүй дээр ирэхэд тэр амьсгалахгүй зүрхэн зогссон байдаг. Ридч түнд нилээн химэл амьсгал зүрхний масаад шийгэж нэмэр байдаггүй. Кино лим чинь аим орчхондоо гэж бодтол үнэхээр л ам ордогдоо. Тэдний хүүн ийм чадaltaй юм шиг байгаа юм. За энхүү манай хидч тавуула амар сайхандаа жаргаж байхад 4 жилийн дараа манай Тони Старк ах доктор Думын дүрээрээ хүүдээр ирсэн байгаагаар кино маань төгсдөг. Дараагийн анги нь Avengers Doomsday-ээр үргэлжилнэ гэж байна лээ. Гарах үед нь цаг алдалгүй та нартай ярьж өгөх болно. За тэгээд цугаа дэмжиж лайк болон subscribe дараад байж байгаарай манайхаа. Түр баяртай.